За одоо ингээд төслийн байшингийнхаа суур шалыг керамзитаар яг ингээд дулаалж эхэлж байна. Энэ дээр одоо та бүхэнд зөвлөгөө мэдээллийг хүргэнэ. Суурийг дулаалахаас өмнө бол одоо юу бэлдсэн байх шаардлагатай байна? Барилгынхаа суурийг дотор талд нь шороогоор тэгшлээд нягтруулад газраа тэгшгэн бэлдсэн байгаад энэ керамзитыг хийхэд бол одоо 30 см зузаан хийх ёстой. Тэгэл одоо утаа нэхэлж утаан тавиад дараад нь асгарч тэгшлэнэ гэсэн. Суураа тэгшлэхдээ шороо өдрөө тэгэхээр тэрэн дээр бас нэг анхаарч ирэх зүйлүүд байгаа л тийм. Суураа тэгшийлэхийн тулд суураа авч байгаа. Хоёрдугаарт гэхэд бор хөрсийг заавал хусч авах хэрэгтэй байдаг. Бор хөрс бол ерөнхийдөө барилгад хамгийн их хор нөлөөтэй үйл. Дандаа чигээ өөд байж байгаа учраас их чихтүүлдэг учраас хар хөрсийг авч иж үндсэн чолоон хөрсөө буцааж болж өгөх хэрэгтэй. Чуба. Шуудалцын керамзит. Энэ бол нөгөө хүний хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа хамаагүй. Задгаа керамзит авчраад асгаал нөгөөдхийгөө одоо хүрзээр тараагаал ингээл бөө юм болж яхаар ингээд шуудан дэвсэж чинь. Тэгээ савлгаа нь ингээ 25 кг-аар савлчихсан байгаа. Хүн өргөх тийм амар хүндэж амар өргөөргөө шидэж чинь. Хамаагүй ажил хөнгөвчсөн. Ингээ гаргачихсан байгаа юм байна. Шуудаатай керамзит ашигласнаар цаг хугацааг хэмж ажлын явцыг хэлбэрчилдэг. Шуудаатай керамзитаар жигд дулаалга хийхин тулд зай завсрын задгаа керамзитаар чигжиж өгдөг. Бид нар нөгөө 30 см дулаалах учраас шуудаа маань 20 см гэж үзээд энэ дээр ахаад 10 см-аас дээш ингээ бас дулаалах учраас асгаж дулаалж байгаа. Шуудаанууд ч одоо ингээд хоорондоо мөргөлдөө зогсоход энийг завсар чинь займаа байна шүү дээ. Энэ минь үүсэх магадaltaй тэрийг нь бас ингээ хориод чигжээд ингээ ороод ирж байгаа байхгүй юу. Ер нь бол доороо уутыг оруулж байгаа нь яа гэхээр бас нэг хөрсчүүлэх нөгөө планк болгож нэг хамгаалт маягаар оруулж өгөөд тэгээ дээрээс нь ч одоо энэ дээрээс чахаа планк твсэн шүү дээ. Тэгэл бид нар зүтгэлтэй авах гэсэн. Гялгар дэвсэж байгаагийн учир нь бол одоо нөгөө тусгаарлалт болж гэж байгаа. Цементний одоо бат бихийг хангаж гэж байгаа. Цемент чинь шууд шингэн бетон орж ирээ шууд доош нөгөө газралгаа усан шингэчих юм. Цементтэй усан шингэчих юм бол бетон одоо бат бихийнхаа юуг алдчихна, марк алдчихна. Бид нар 250 маркаараа бит авчирж ирээд идэг ямар ч үр дүнгүй нөгөөх нь байхгүй болчоод тэгээ дээр нь сүлд нь нөгөө нэг суцаа агархаа нь бол ингээ хагараалт үсээд идэг штэ тий. Тэр чинь тийм очтой. Гэхдээ энийг нэмгэн биш зузаанаас нь авд эсвэл илүү сайн. Хүн явж байхад ингээ цоороод байвал эн чинь дахиад тэргүүр гараад ирнэ штэ. За суураа бид нар гадна талаас нь керамзитаар дулаалахад яг ямар зүйлсийг одоо бэлтгэсэн байх шаардлагатай вэ? Тий. Одоо барилгаагаа суурнаас хойшоо хөрс рүүгээ гэсэн үг шүү дээ. 20 см ухаад дээшээ 60 см-тай юм налуудаа ухаж газраа бэлдээд газраа бэлдсэнийхаа дараа планкоор дэвсээд планк дэвсэж байгаа нь яаж байгаа юм бэ гэхээр зэрэг керамзитаа одоо чийг авах болохгүй тул галгаар дэвсээд ингээд чийг нь тусгаарлаад өгөөд ингээд энийг ингэж хийх хэрэгтэй. Ач холбогдол даваа тал нь юу вэ? Нөгөө дулаалгын материал тий. Одоо барилгын суур байна, хан байна, дээвэр байна ингээд юм хийж дулаалж болдог үл. Тэгэхээр бас гулгам зурам одоо хоорхоо шавж үүрлэхгүй ус чийг нь бас өөрөө төсвөртэй өөрөө хэлбэр дүрсээ алдахгүй одоо шилэн өвмөн дулаалгын материалууд болохоор зэрэг дэвтэж нороод өөрөөсөө нөгөө дулааныхаа чанарыг алдаад ундаг. Энэ бол ерөөсөө дулаалгын чанар алдагдахгүй өөрөө усанд норсон ч хатаал буцаал хэвэндээ ороод байж байгаа. Ерөөсөө хэлбэр дүрсээ алддаг гэдэг. Суурийн гадна дулаалганд керамзит дүргэлт хийснээр гаднаас ирэх ачааллыг 80 орчим хувиар бууруулдгаараа давталдаг. За энэ керамзит хийснээр одоо энэ сангийн энэ хоолой шогмуудад бас дулаалга болж байгаа нэг талдаа. Бас нэг гадны нөлөө чулуун молондоо оролдож хагарахаас бас сэргийлж байгаа.